Орчин үед бизнесүүд тоглоомын арга ашиглан хэрэглэгчтэйгээ урт хугацааны холбоо үүсгэн бизнесээ тэлсээр байна. Энэ боломжийг Монголын компаниудад олгож буй Гейм банкийнхныг тайзнаа өрье. Сайн байцгаана уу? Гейм банк стартапын үүсгэн байгуулагч Тэргэл байна. Бид бүгд баг багтаа тоглоом тоглох дуртай байдаг шүү дээ. 80 настай хүний доторч 8 настай бяцхан сүнс байдаг гэдэгт бид итгэдэг. Мэдээж тоглоом тоглож байгаа хүмүүс хамгийн чухал нь юу гэж мэдээж ялтын амт. Энэхүү ялтын амтыг таны бизнесээ үйл ажиллагаанд нэгтгэсэн шийдэл бүхийг геймификейшнийг танилцуулж байна. Геймификейшн нь тоглоомын элементүүдийг тоглоомын бос зах зээлний шивтгэхийг хэлж байгаа бөгөөд таны хэрэглэгчтэйгээ тогтоох хамтын ажиллагааг илүү урт хугацаанд үргэлжлүүлэх юм аа. Өнөө цагт хүн өдөрт дунджаар сошиал медиа дээр 3 цагийг өнгөрөөдөг болсон байна. Энэ их анхаарлын тулаанд донд байгууллагууд хэрэглэгчтэй хэрхэн тогтоон барих уу, шинэ хэрэглэгч хэрхэн олж авах гэх мэтлэн асуудлууд өнөө цагийн удирдлагын толгойн өвчин болоод байгаа. Амун Harvard Business Review-гийн судалгаан дээрээс геймификейшнийг бизнесийн үйл ажиллагаанд нэгтгэсэн шийдэл нь дараах эерэг өөрчлөлтүүдийг авчирч байна. Шинэ хэрэглэгч олж авах хувийг 30%, хэрэглэгчтэй алдах хувийг хасах 20%, хэрэглэгчтэй тогтоон барих хувийг 40% зэрэг. Нийлүүлээ харах юм бол ашигын хөв 25-аас 95% дээр авчирж байгаа эерэг үзүүлэлт байна. Тэгэхээр олон улсын зах зээл дээр геймификейшнийг ашиглаад эхэлж гисэн. Маш амжилттай төслүүд байна. Эдгээрээс би өнөөдөр та бүхэнд Starbucks-ийн жишээг дурдъя. Starbucks нь My Starbucks Gamified кампанийнхаа хүрээнд 2012 онд 3 тэрбум долларын борлуулалтыг амжилттай хийсэн. Амун дээрээс нь Монголд дараах байгууллагууд мөн адил геймификейшнийг нэвтрүүлсэн. Энэ нь тухайн бизнесийн үйл ажиллагаанд мөн адил 20-30% эерэг өөрчлөлтүүдийг авчирж байгаа судалгаа мөн байгаа юм аа. За бидний хувьд кохортын хүрээнд Gamified кампанитай болох боломжийг та бүхэнд олгож байгаа бөгөөд та өөрийн гэсэн кампанийнхаа эхлэх дуусах хугацаа хэрэглэгчтэй шагнах урамшуулал за мөн контент зэргийг оруулан бидний бэлтгэсэн Gamified төлөвүүдээс сонгож аваад өөрийнхөө брендинг тэр амин сүнс ямар брендинг тэр амин сүнстэй зохирсон дизайныг сонгож аваад Gamified кампанитай болох боломжтой. Хамгийн гоё нь юу вэ гэхээр та энийг ердөө 10 минутанд хийх боломжтой болж байгаа. Түрүүний кейсүүдээс дурдах юм бол технологийн багаараа 1 сар хөгжүүлж байгаа хөгжүүлэлтийн хугацааг 10 минутанд нийт гарч байгаа 20-30 сая төгрөгийг 50-аас 300 мянган төгрөгөнд хамгийн чухал нь манайх no code платформыг хөгжүүл дууссан бөгөөд энэ нь юу гэсэн үг гэхээр та нэг мөрч код өчгүйгээр энэхүү кампаниг хүлээн авах боломжтой болж байгаа. Буюу таны бизнес технологийн бизнес гэдэг байна уу, технологийн бус салбарт бизнес гэдэг байна уу хамаагүйгээр гейм банктай хамтран gamified кампанитай болох боломжтой болж байгаа маа. Баярлалаа. Бидний залуу үе, бидний байгууллагуудын дараагийн хэрэглэгч нар буюу Gen-Z үеийнхэнд бид нэр манга аппликейшн буюу залуучуудын үйл ажиллагааг дэмжсэн gamification-ыг туршиж үзсэн. Энэ тухайн үед 130 мянган төрж 18 мянган орчим хэрэглэгчтэй болсон. Амун дээрээс нь гейм банкийн хүрээнд бид нэр дараах байгууллагуудтай хамтын ажиллагааны уулзалтуудыг хийгээд явж байгааг дуулгахад таатай байна. За бид нэр 2023 онд энэ бол маш том зах зээл энийхээ ердөө веб-based технологийн шийдлийг бид нэр хөгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жилдээ бид нэр салбараа улам тэлж бодлогыг барьж ажиллаж байгаа. Мөн дээрээс нь gamified төлөө бид нэр 100 дээр барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2024 онд бид нэр энэ технологи таартай, тоглоом таартай залуучуудын нэгтгсэн community based interactive платформ болж хөгжснөөрөө мянган шиг gamified төлөвтэй болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 2025 онд бид нэр тухайн хэрэглэгчдийн зан төлөвлөдөөс суурилсан big data analytic хийх бөгөөд хамгийн эцэст нь Монголд байхгүй, дэлхийд байхгүй нэг шийдлийг бид нэр зорж байгаа. Энэ юу вэ гэхээр AI gamification engine юм. За манай бизнес модель B2B2C, манай product өөрөө SaaS-лахлаар бид нэр premium, commission fee мөн та бүхдэд зориулсан таны бизнесэд зориулсан тусгай custom gamification service-ийг бид нэр хийхээр төлөвлөж байгаа. За энэхүү шийдлийн ард, энэхүү төслийн ард манай технологи таартай, тоглоом таартай залуучууд байна. 4-7 жилийн туршлагатай. Бүгдээрээ технологийн бэкграундтай ийм баг бүрдсэн байна. Энэхүү баг маань энэхүү төслийг зах зээлд нийлүүлэхэд биднэрт 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Ингээ хамтдаа gamification-ыг пуужинг хөргөцгöö амьдралыг хөгжилтэй байлгая. Баярлалаа.